Баярлалаа. За энэ хуулийг дэмжинэ. Энэ хуулийг дэмжснээр төсвийн сахилга бат алдагдана гэж хүмүүс ярьдیں۔ Харин эсрэгээр харин ч төсвийг сайжруулах, за энэхээр сайдын хэлж байгаагаар одоо хариу үйлдэл хийх ийм боломжоор хангаснаар дунд урт хугацаанд эдийн засгөөрөө доктортой явах энэ боломжийг хангадаг. Эцсийн дүндээ оруулж ирж байгаа тодтолыг их хурлал батлана шүү дээ. Бид л батлана. Нэгдүгээр, за хоёрдугаарт яг тэр учир шалтгааныг нөө сая бачрал гişүн яг хэлчлээ дээ. Төсвийн тухай хуулийн 34.1.2 дээр ямар тохиолдолд төсвийн тодтол хийх вэ гэдэг тусгай шаардлагуудыг заасан байна. За тэр одоо нэг 5 заалт байдаг. Тусгай шаардлага хангах боломжгүй болсон. Төсвийн алдагдал 3%-аас дээш нэмэгдэхээр болсон. За өртөг нэмэгдэхээр болсон. За төсвийн эргэлэн захирагч хооронд зохицуулт хийх болсон. Эсвэл засгийн газар дефолт зарлага болсон. Ийм тохиолдлуудад тодтол хийнэ гэж зарлцсан. Хуулиараа заасан. Гэтэл энэ тохиолдлууд нь үүсчээд байхад болохгүй. 3 сарын дотор тодтол хийж болохгүй гэж суух. Бид нэг өдөр ч гэсэн яг үнэтэй байдаг байхгүй. Төсвийн хүрээ одоо цаглбараар 5 сарын 31-нд төсвийн хүрээ батлагдах ёстой. Чуулган 7 сарын 1-нд завсарладаг. За 3 сар болоогүй байна гэж 7 сарын 1 үргэлжлэнэ. За тэгээ 10 сарын 1 хүртэл чуулган уралдахгүй. За энэ хооронд чинь тэгээд Монголын эдийн засаг битгий хэл дэлхийн өрөө эргэх хугацаа байхгүй. Тийм учраас ийм одоо тусгай шаардлагуудыг зааж өгчөөд нөгөө талдаа тусгай шаардлага нь үүсчээд байх тодтол хийж болохгүй гэж ингэж одоо хайчин дотор оруулж болохгүй юм аа. Ийм төсвийн зохицуулалтаа улс орон гэж ер нь өөр хаана байдгийг сайн мэдж мэдэхгүй байна. Тэгэхээр доктортой байдлын зөвлөлийн зовлон ойлгож байна. Та бүхний бас эрс талаас нь харж байгаа гэж бас ойлгож байна. Гэхдээ саяны миний хэлсэн үнийг хараараад л ирсэн багшаа. Тусгай шаардлагууд нь биелчээд бүр баларх гэдэг та нар болохгүй гэдэг ингээд дараа дэвтээдэж бас болохгүй байхгүй. Тэр оронд ч муучраад унчих шүү дээ. За саяын таны хэлж байгаа тэр 15 тодтол чинь тэр сүүлийн 5 6 тодтол нь бол одоо миний үед сангийн сайд хийж байгаа үед хийсэн тодтолууд байгаа. За энэ бол бид нар гадна талдаа хилээ халагдсан, дотор талдаа хөлөө орогдсон үед төсвийн алдагдал өнөөдрөөс 1.5 биш 8% хүрж исэн үе шүү дээ. 23 оны 1 сард Казахстанд юу боллоо? Дараа нь дайн юу боллоо? Ийм үед төсөв 1-2 дахь асуудал, Монголын иргэдийн амь насны асуудал нэгдүгээр асуудал байдаг байсан. Гэх мэтлэн одоо амьдрал өөрөө баян юу ч тохиолдол үүсэхгүй. Гэхдээ тусгай шаардлага үүссэн тохиолдол За үг хэлчлээ. Гişүүд асуулт асууж хариулт авах